үлээ. За одоо дараагийн бэлтгэсэн зүйл маань гэх юм бол зүрх судасны өвчлөлттэй хүмүүсийн доод нэг групп, Facebook групп байсан. Үүнээсээ бид нэр скриншотуудыг одоо олоод авсан байгаа. Энэ скриншот дээр ард иргэд бие биенээсээ асуумж асуусан. Одоо асуулт асуугаад дэмжлэгээ асуусан. Тэрэн доор нь бие биендээ буруу ч юм уу зөв ч юм уу бахан зөвлөгөө өгсөн байсан. Энэ тал дээр хэдүүлээ хариулт өгье те. Зүрхний хаванг яаж буулгах вэ гэсэн юм асуултыг энэ хэм алгадaltaй хүмүүсийн групп дээр бол ерөөдөө тавьсан байна. За тэгсэн чинь комент нь нохоо шүү. Нохоо шүү ер нь нэрээ яг үнэхээр үр дүнтэй юм. Айгуу хүмүүс харин үр дүнтэй юу гэж бодож байна айгуу хүмүүс урамлын талаараа ярьсан мэдгүй болчихсон. сайн гэж ярьдаг. Зүрхний хаван чинь одоо нэг зүрхний хаван ууруу дутлын хаван хоёр хувааж чаддаг шүү дээ. Зүрхний хавангууд л яг сүүлдээ бол ер нь бол нэлийн бараг хаван хөг юмнууд хэрэглээд ах хүртэл бараг сүүлдээ богоо болчихж байгаа шүү дээ. Чи вирошпронер хэлнэ, бурсаметер хэлнэ, тэгээд гиподиазидын юм амар тийм байхад би бол нохоо шунд бол үрдэн гэж юус бодохгүй байна. Яг ихэнх үедээ ч юм уу нэг жижиг өөр юмнууд шээсгөх юмнууд хэрэглэхгүй байгаа нөхцөлд бол юм боломжтой байх. Гэтэ өмнө өөр юм хэрэгжилж байгаа нь бол нэг хактер ажил бүтэлтэй байж чадахгүй хаа. Дор комент нэ шүү дээ. Уугаад буухгүй байна гэж. За Тэгээштэй. Course. За дараагийн асуулт. Миний зүрхний цохилт бага 52 байна. Энэ муу юу? Спортоор байн хичээлдэг. Хамрын таславч гэмтэлтэй энэ нөлөөлөх үү гэж байна. Зүрхний ерөн цохилт хэвийн хэмжээнд хэдээс үдээд байна. Яг 50-100 бас байж болно. 50-100 орл ерөөд хэвийн гэж үзэж байгаа. Тий. Тэгэхээр энэ бол ер нь бол хэвийн тав шүү дээ 52 тий. Гэхдээ бас хамрын таславч зүрхний цохилтод нөлөөлөх. Ер нь би бол нөлөөлнө гэж бодож байгаа. Нөлөөлөхтэй бүр ихсэх талруу нөлөөлнө. Энэ чинь өчигдөр чинь нутагталд оруулна. Тэгэхээр тэрнийх тасан зохицлоор зүрхний цохилтод олж ирэх хэрэгтэй байна. Спорт нь болохоор яг багасгах шүү дээ. Тасан зохицлыг сайжруулна. За энэ дээр хүмүүс яг спортоор хичээлдэг хүнийх пульс бага байдаг гэдэг тийм комментүүдийг бол нэлээх өгсөн байна. Хамрын таславч бол ер нь бол хамрын таславч гэмтэл мис тасалд орох шаардлагатай байх. Хүчилэрчийн дутагдал гайгүй болно шүү. Зүрх уушиг нөлөөтэй таславч гэтэл гинэ. Юунаас яг л зөвл бас мэдээлэл өгсөн байна гэж би харж байгаа. Энэ нь болохоор ерөөдөө тасан зохицолтой ер нь бол маш холбоотой. Байнгын дасгал хийдэг хүмүүсийн зүрхийн цохилт чинь өөрөө угаасаа цөөхөн цохилоод тэр бие махбодох хүчлэгч хангалттай хэмжээнд хангаж чадж байгаа юм. Тэгээд ихэд тэднээс нэг ачаал авангууд тэрийн зүрхийн цохилт мэдээ жоохон олж ирнэ. Тэгээд тэднээс 100 та байдаг ч хүмүүс юм одоо зүрхийн цохилт 100 та байдаг хүмүүс байх юм бол бага зэрэг ачаал авангууд 140 тавьчихдаг. Тэгээд тэр тасан зохицол нөгөө ачаал тавч чадвар багтай юм. Зүрхийн цохилт цөөхөн хүмүүс л ачаал тавч чадвар илүү өндөр байгаа. Цөөхөн агшаал ер нь бие махбодох хүчлэгч хангачиж. Хүчлэгчийг баг хэрглэж ийн гэсэн үг. Зүрх бол айгүй сайн хүчин чадал сайтай байна л гэсэн үг юм биш үү тий. За одоо нэг иймэрхүү асуудал бол тачтаад 100 гар бадараад аваад хаячихмаар санагдаад байна гинэ. За юу. Эмнэлэгт үзүүлэхгүй яваад байгаа 20-тай хүүхдийг яах вэ гэж юм заяа. 20-тай юм байна. Тэгээ эмнэлэгт үзүүлэхгүй юм. Корона тусаагүй 2 том вакцинтай гар бадарах зүрхнийх байхдаа зөвлөгөө өгөөч гинэ. Доор нэг нөө. За эмнэлэгт үзүүлээрэ вакцинаас бас за энэ ч яах вэ? Вакцинаас бол судсанд бүлэн үүссэн байгаа шүү гинэ. Үүсэд байгаа шүү. Үүсэд байгаа шүү гэж шүү. Тэгээд за вакцинтай ерөнхийдөө холбоотой гэж магадгүй гэж хүмүүс нэлийн мэдээлэл өгсөн юм байна. Даралт банаад байна 78-аас 62 гинүү 7862 юм. 7862 болоод байна. Яавал жаахан өсгөх вэ гинэ. Дээд даралт нь 78 762 юм уу. 62 юм шиг. Айгуу л гэж хэлээ да. Дорн цэхэлтэй байх уу сайн гинэ. За ерөөс энэний доор 81 коммент байгаа байхгүй юу? 81 комментний ихэнх нь бүгдээрээ л чихтэй байх уу? Чихтэй байх уу? За. Кофе гинэ бас өгсөд явчихна гинэ. Кофе уусан хүс ихсгэлэгт тийм. Зөв ерөөсөө лүтгэн чихтэй байх уу л гэдэг. Сайхан идээтэй сүтээ цай уу гэж байна. Ер нь нөгөө өтгөн ийм нөгөө уух юм лаа уул гэдэг байгаа юм байна шүү дээ.
За энэ дээр бүр улаан дарс 50 г орой буруу гэж. Нэг юм Гоё юм биш үү? Нэвтрүүлгийн хамтрагч Рото. Өдөр бүр эрүүл эрч хүчтэй. За тэгээ энэ дээр бас нэг хөвгөлтэй комент нь дахианы шүлөө өгч хэлсэн байгаа байхгүй тий. Энийг яас чи нөгөө нэг хүүхэд нь гээд халуураад байна гэдгсэн чи ээж нь сайхан дахианы шүл хийж өгье гэдэг. Тэгсэн чи нөгөө яг цавхныхын цааталтанд дахианы харсан нь зүгээр л парацетмол өгчөөж. Юу санаанд орж байгаа байхгүй. Шин гинт амар зүрх салгалаас ирлээ. Одоо ч өвцөөрл байна. Яах вэ? байц. Яах вэ? Амар асуух юм тий. Комментэн дээр нь юусэн яг өөрөөр 4 цагт ингэх юм юунд байна вэ гэсэн байна. По ийм зөвлөгөө гэж юу байна? Имлэгэл явна штэ гэдэг. Энэ хүн арай зөв зөвлөгөө гэж тэ арай. Дараагийн Пүүл 100 гарантай. Энийг яаж имжлэх вэ? Судасны бүлэглээс болж ингэдэггүй зүрх бүр зүгээр байна. Зүрх бөөр юм уу? Тэгээ зүрх болно зүрх бүр зүгээр байгаагаа яаж мэдж байгаа юм бэ гэж. Тэгсэн доорн цусаа судастай холбоотой цус хит өтгснөөс байж болно. Тэгээ цусаа өг гэж байна тий. Энэ дээр нэг ингэсэн байгаа даа. Би бол ингэж харж байгаа юм. Зүрх бөөр зүгээр гэж байгаа байхгүй юу? Зүрх пульс ингээд эсэх шалтгаан чинь бол зүрхний цохилгаантай олон болох шалтгаан чинь зүрхний шалтгаантай байж болно. Зүрхний өөрийнх нь эмгэгээс байж болно. Эсвэл бусад өөр эрхтнүүд болохгүй байгаад тэрнээсээ болоод зүрх дэлчиж болно. Зүрх нь ирүүл мөртлөөрөө. Жишээ нь бамбаатай хүмүүс тийм бамбаа хордлоготой хүмүүс. За түрүүний ярьсан яг цус багталтай хүмүүс зүрх дэлчиж болно. Эсвэл ингээд тасгал хөдөлгөөн ихээр зүрхний цохилгаантай оршиж болно. Хоёр дахь байдлаар. Амьсгалын дутагдaltaй байж болно. Тийм амьсгалын дутагдaltaй хүмүүс салуулсан. Тийм халуурж иж болно. Нэгдэж. Тэгээд нөгөө байнгын юм стресстэй явдаг хүмүүс чинь гормон ялгараад нөгөө баахан гормонууд ялгараад өндөр зүрхийг ингээд дэлсүүлээд ингээд байж иж болно. Тэгэхээр яг аль нь вэ гэдгийг нь одоо бид нэр аль нь вэ гэдгээс нь шалтгаалаад тухайн тэр үнд нь яг өрөмц имчилгээ хийх хэрэгтэй. Яг зөв. Тэгэхээр пост чи цаг алдж байгаа оронд эмзгүй явсан өөрт нь илүү хэрэгтэй. Жирэмсэн үед даралтай юм уухгүйгээр яаж болгодог вэ гинэ. Гэсэн чинь дунд хурууга балаар хатал 5 минут гинэ. Тэгээд нөгөөт нь хариулж ирсэн надад. Яг харин Өндгөн дээр нөө гэлээ. Тэгтэл энэ үзэгдлүүд бол бүгд нийгмийн үзэгдэл харагддаг байна. Тэ? Энэ Монголоо ер нь багийн газар ийм үзэгдэл байхгүй л дээ. Тэгэхээр нэг талаас тэ хүмүүс ер нь эрүүл мэнд гэдэг иймэрхүү аюулс энгийн байдлаар үлээж авч байна. Нөгөө талаас магадгүй энэ хүн эвлэгт очиод үзүүлэхэд тэ манай салбарын хүртээмж юм хүм бас ямар байгаа вэ тий? Даатгалын тогтолцоо гоё имлэгт очиод үзүүлэх гэхээр мөнгө төгрөг нь юу вэ? Гэтэл улсын имлэгтээ очиод үзүүлэх гэхээр цаг зав нь юу вэ ч гэдэг тий. Ингээд энэ бол олон одоо асуудлын дүндэл юм юу гарч байгаа болох гэж бодож байна. Ерөөдөө нэг энэ дээр гарсан сая бүх нөгөө юунуудыг нэг базаад ярих юм бол ер нь бол дандаа яг тэр илэрж байгаа түрүүний зөөрүүд маань болохоор заавал юу байх албагүй. Нэг зөөр ард нэг өвчин байх албагүй. Нэг өвчин нэг эмчилгээтэй байх албагүй гэсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг зөөрийн ардталт амар олон төрлийн өвчин байгаа учраас заавал тэрийг тодруулахын тулд эмчтэй үзүүлэх хэрэгтэй гэдэг тийм комеди хэлмээр сонсч л үзүүлээрэй л гэж хэлмээр энэ да. Яасан. Чамд юу хийж байгаа юм шиг. Дуусгах гэж байгаа юм баг. За. За тэгэхээр өнөөдрийн реакшн дугаар маань бүгд дуусж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт оролцоо хоёр цэцэндээ манай захин жимсээ дэмжиж реакшн дээр оролцоод цэцэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийн хамтрагч Рото. Өдөр бүр эрүүл эрч хүчтэй. Шоротос агарын бохирдлоос шалтгаалсан бохирдлыг арилгана. Харшил намдаан цагтнааг арилгана.